ингээд хоёлаа анхудаа дандаа орой бичсэн. Өмнө нь дандаа өглөө бичдэг гэсэн чинь өнөөдөр анхудаа шүн дунд яриа хийх гэж. За юу ярих юм бол та баларсан болох үү те. За өнөөдрийн сэдв чи юу аваад байгаа вэ? За өнөөдрийн сэдв болохоор болзооны тухай манай ялгуун хамгийн сүүлд дараагийн дугаарынхаа сэдвийг санал болгоод хоёул болзооны тухай ялангуяа олон улс үндэстний одоо өөр соёлтой, хэлтэй өсөж ирсэн орчин нь өөр хүмүүстэй болцох юмраа гэдэг талаар ярилцъя гэд өнгөрсөн дугаар дээр ирсэн. Тэгээд яаж ярмаар байна, юу ярмаар байна тэгэл бүгдийг госон явсан. За билээ. Хамаг нууцаа. Биш нүг бөөсний үлгэр гэдэг шиг явж орж нэг дэврээ орд юм даа тэгээд. Юу ч ирсэн бүх юм нэгэрвэл. За. Чи болохоор намайг бол бас арай олон жил нэг амьдэрсэн байгаа те. Тэгэнгүүт бас энтийнхаа соёлд илүү үдэшээд Оз соёл тэрнээс гадна зөвхөн Оз эхэлдэг нь ерөн зөв олон улс үндэстний хүмүүстэй өдөр тутамдаа илүү их харьцдаг, ажилтдаг болохоор би бас асууя гэж бодлоо. Хамгийн эхлээд ирээд одоо ингээд анх удаа энд хүнтэй болцоход одоо Монголоос өөр хүнтэй болцоход чамд хамгийн их өөр санагдсан, шокинг санагдсан ч юм уу эсвэл их ялгаатай санагдсан юм dating culture-с юу байсан бэ? За над асуултыг чинь бэлддэг байж. Хамгийн ихний болцоо юу байлаа гэд бодож штэ одоо марцсан байна штэ. Ямар болцоо байсан юм. Заавал хамгийн ихнийх ерөн зүгээр одоо санаанд орж байгаагаар чамдаа яг хөө зүгээр Монголоос арай өөр санагдсан ч юм уу. Тийм соёлын ялгаатай юм ч юм байна уу? Ерөнхийдөө зүгээр нөгөө нэг би бусад хүмүүсийг гэхээс илүү өөрөө өөр дээр айгүй юмнууд анзаарч байсан. Анзаардаг юм байна. Нөгөө Монгол эмэгтэйчүүд чинь ч юм уу эсвэл Аз соёл юм уу эсвэл зөвхөн би ч юм уу айгүй жоох нөгөө нэг юу муутай санаачлаг муутай нөгөө эрэгтэй хүнийг жоохон хараад идэг. Жоохон үнд ордог. Тэгээд дуртай байгаа, дургүй байгаа нь мэддэгдэхгүй, дуртай байгаа юм байж ийж дургүй байгаа юм шиг жүжиглэх ч юм уу, эсвэл тийм ингээд нэг юм тиймэрхүү хандлагаар ерөнхийдөө ингээд харьцаад идэг нөгөө хүнтэйгээ. Тэгээд нөгөө талыгаа ингээд айгүйх нэг confuse хийдэг. Нөгөөдөл нь дуртай ч байгаа юм уу, дургүй ч байгаа юм уу гэд ингээд яах гээд энэ охин юу өсөд байгаа юм бол гэдгийг нь жоохон нэг мэдхээ болоод тэгээд одоо аль үндэснийхаасаа шалтгаалаад чейз хийх байна тий гэл шаргууцалтаал ингээл тийх байна. Эсвэл бол бас энэ охин ингээд надад сонирхолгүй байгаа юм байна гэж бодоод шууд ингээд заа гэд орхиод явсан үе тиймэрхүү тохиолдлууд ч байна. Тэгэхээр энэ дээрээс ерөнхийдөө зүгээр бас эндхийн охтууд ерөнхийдөө нэг гадныхаа ямар хойдын гэхээр айгу нээлттэй одоо санаачлах нь ингээд хоёр талаасаа адилхан дуртайгаа бол дуртайгаа зүгээр илэрхийлээд юу хийж байгаагаа айгу сайхан илэрхийлээ явцдаг юм байна байд юм байна гэд бас ингээд эмэгтэй хүмүүсийн талаар бодож ирсэн эрэгтэй хүмүүсийн талаар гэхээсээ илүү тий өөр тэрийг тгийж анзаарсан юм байна. Тэгээ нөгөө нэг Монгол эрэгтэй хүмүүс ч юм болохоор яг би одоо өөрийнхөө зангаар ингээд болцоод явхад чинь Монгол эрэгтэй хүмүүс ч өөр айгүй ингээд хоньс гүйдэг шүү дээ. Тий ерөнхийдөө нөгөө нэг би одоо тэгээ бас бодож л байсан. Ингээл нөгөө гэрмэрээс нь хулгайлал авч яваал түүх мөхөн дээр ч түүхэн кино мэнэн дээр ингээл гардаг штэ тэрийг ингээл богтолж аваад яасан мас ингээл тэгээд одоо
ингээд бидний майнд одоо ийм бахта бохлуулж авч явах гал ингээд дуртай байгаа мэж дуртай байгаа илэрхийлгүй дургүй юм шиг царай гаргаал ингээд эрэгтэй хүмүүсийг бол өстой бол жоохон ингээд айгу мууг нь үздэг юм шиг. Тэгээ тэр зам одоо хаанаас гарч ирдэг юм бол гэл бодчиход байсан юм байна. Соёлын л онцлог ахalta одоо баруунд бол чинь эмэгтэй хүн дургу байхад хүчлэх юм бол ч одоо abuse болно шүү дээ. Тийм болохоор нөгөө эмэгтэй хүн yes тийм би хүсэж ийн гэж хэлэхгүй л бол бас нөгөө энэ эмэгтэй хүсэхгүй байна гэж шууд яг literally straightforward тэгж ойлгодог. Тэгэнгүүт Монголд болохоор ч нөгөө яг хуу энэ жахан toxic соёл юм санагддаг л да. Одоо жишээлбэл зөвхөн болзон дээр биш зүгээр ингээд ажлын орчин ч юм уу ингээл нэг юм сэтгэн хэмэтэн хүн байлаа гэж бодлоо л да. Тэгээд эмэгтэй хүн яг жихнээсээ дургу байгаад үгүй гингүү тэрийн тим гэж ойлгодог. Айгу хэцүү соёлтой. Тэрийг яг нөгөө яад бэхэр бусад нөгөө өөр situation context дээр эмэгтэй дуртай байгаа мөртлөө үгүй гэж хэлээ. Тэр нь тэгээд ингээд нөгөө явцсан ингээ ойлгодод ингээд за дуртай байгаа мэн ингээ ойлгодод ингээд явцдаг. Тэгэнгүүт яг жихнээсээ дургу байна гэж хэлэнгүүт тэр нөгөө жихнээс дургу байна гэж юусэн тэр толгоонд тэр хүмүүсийн толгоонд юусэн буух бах шаа. Тэгэнгүүт би нэг яг тийм соёлын юм байна нөгөө буруу ярьж зөв ойлгоно гэдэг шиг нэг тийм юм байд юм байна да гэж бодсон шүү дээ. Тэгээд яг одоо ингээд өөрийгөө нөгөө нэг өөрчлөгдсөн ч юм уу ингээд харахаар айгүй нөгөө нэг юу clear байх гэж хичээдэг гэх юм уу? Clear is kind, unclear is unkind гэдэг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө тийм. Би нэг инээдтэй ярих. Би YouTube дээр айгүйх YouTube дээр ингээл бичлэг янз бүр бичлэг үздэг байхгүй юу? Тэгээд яг одоо нэг юм манай сүүлийн одоо орчин цагт ингээд сэтгэл зүйн эрүүлэнд айгүй анхаардаг болсон. Ялангуяа ингээд залуучуудын энэ сэтгэл зүйн эрүүлэнд анхаарах тэрний талаар судлах юм мэдлэг айгүй ингээд дэвшилж байгаа. Тэнгүүд энийг одоо нийгмийн одоо нийт массын сэтгэл зүйн эрүүлэндийн талаарх мэдлэг дээшлэхийн хэрээр бид нэг ингээд өнгөрсөнд үзэж хардаг гэсэн кино ч юм уу тийм юмудаа ингээд бусад яг ингээд эрүүлнүүдээр харангууд амар токсик соёлтой ингээд бидний романтик гэж боддог байсан юмнууд бүгдрээ амар юм toxic unhealthy behavior байсан гэдэг ингээд ерөн хүмүүс ингээд мэдэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би ингээд YouTube дээр нэг юм therapist хоёр залуу нэг нь therapist нэг нь болохоор кино найруулагч хоёр залуу хоёул best friend тэрхэд ингээд нөгөө 2000 оны ч юм уу нэг romantic comedy кинонуудыг ингээд үзээд яг бүгдийг ингээд үзээд нэг 20 минут л бичлэг болгоцсон байгаа л тэнд дотроос ингээд бид хэдийн амар гоё юм бэ ямар гоё романтик юм бэ гэж боддог гэсэн юм чи одоо яг үүндээ амар cringe тэг амар toxic тэг амар тийм stalker шиг амар эвгүй юм behavior байсан мана гэдэг ингээд задлж ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь саяхан би нэг кино үзээд тэрнийг бичлэг үзсэн чинь when Sally Met Harry ч нэг team кино байдیں۔ Би тэгэхээр тэрийг ерөөсөө өмнө үзэж байгаагүй яг мэднэ нөгөө rom-com дотроо нилээд ингээд хүмүүсийн үзэх туртай юм тэр чи бараг 90-90-ад оны кино баг шүү. Тим кино байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ямар киног инээ? When Sally Met Harry гэдэг баха. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь тэр киног хоёр өөр YouTube суваг дээр ингээд тайлбарлсан юм байхгүй юу? Яг одоо ингээд орчин цагийн үдээр энэ харахад яг ямар харилцаа байсан бэ гэдэг ингээд тайлбарлсан. Надад тэр бүр амар сонирхолтой санагдсан. Яагаад вэ гэхээр миний үздэг тэр нөгөө нэг YouTube channel хоёр эрэгтэй хөтэлдэг тэр YouTube channel дээр болонгууд тэр киног бол ингээ masterpiece тэр кино одоо эмэгтэй эрэгтэй хоёр хүний ингээ харилцааг аягүй эрүүлэр харуулсан эрэгтэй нь ингэж зөв болох юм хийж ингэж амар authentic байж энэ тэргээд нэг ингээ тиймэрхүү байдлаар ярьсан. Тэгсэн чинь өөр нэг channel дээр нэг эмэгтэй тэрийг ярьсан байсан чинь тэр киноны одоо гол дүрийн залуу бол зүгээр л bare minimum хангасан ингээ энэ дотор амар юм олон toxic юм одоо insensitive мэдрэмжтэй биш юм үйлдэл байна гэх хоёр өнцгөөс ингээ хараад ирсэн. Тэр нь болохоор эмгтэй хүн байсан байхгүй юу. Тэгээд би ингээд бодчихвол яг гэхдээ ер нь бол ингээд харахад одоо бидний тарих толгоонд энэ кинод үздэг гэсэн кинонууд ямар их юм хүчтэй нөлөө үзүүлээд тэр нь одоо бидний relationship дээр яг
эрэгтэй хүнтэй харьцахдаа яаж аяглаж яах гэдгийг харангуут киноноос авсан юмнууд амар ингээд юм түгээмэл байгаа байхгүй би even өөрийнхөө behavior дээр хүртэл ингээд анзаараад ялангуяа солонгос кинонд орчин яадаг үлээ нэг нь ойлж унжаал араас нь гүгээл нэг бид чи баг солонгос киног чи ер нь баг 2000 оны ихээс үзэж ирсэн те ямар амар токсик одоо би солонгос киног бүр үзэж чадхаа болцсон байл шүү дээ амар крин санагдаад би бүр сайхан би нөгөө амарцсан байгаа болохоор Netflix-ээр ингээд эргүүлж явж байгаад Dynamite Kiss гэнэ нэг team кино манай найзууд энэ төр гоё мой гэл нэг тийгэр бичсэн бахаар тэрийг үзсэн чи би бүр ингээд oh my god ямар токсик юм бэ гэж үзэж чадахгүй. Тэр бодохоор яг тийм би тэр киног чинь бас үзсэн юм байна. Ёстой солонгос кино үзээгүй байж байгаа яг тэр чи үзсэн юм биш үү? Яг нэг Christmas-ийн өмнөхөн гарсан. Чамд ямар санагдсан тэгээд ямар ч таарлаа. Надад тэр айгу нэг тийм old school санагдсан. Анийг яг нэгэн хэвэн байгаа үсттэй солонгос өндөр гардаг бүх юмнууд. Тийм яг л жирийн л байдаг солонгос кино. Гэхдээ тэр бол хизээч бас амьдрал дээр бас байхааргүй те. Яг нөгөө нэг жоохон бахад бид нарыг жоохон бахад гардаг байсан солонгос кино шиг санагдсан. Одоо ч бас солонгос киноноос ч амар өөр болцсон биш үү? Ер нь ингээд нэг юм өөрөөс санагдаад идэв чинь бас яг ойлгох зарим нь ингээл нэг хальт ойлгох чиг үзчихье гээл тэгэхээр бас яг үзэж чадахгүй. Тэгсэн чинь надад тэр кино чинь болохоор амар юм old school амар классик зүгээр амар энгийн тэг бүх юм нь тодорхой төгсгөл нь тодорхой эхлэхдээ л бүх төгсгөл нь тодорхой байсан. Тэгтэл нэг тийм яг заримдаа нэг хэрэггүй мүзмэр санагддаг шүү дээ. Тэрэнгээрээ яг үзсэн тэгээд яг амар excited байсан. Болгоод исэн яг нь инээдтэй болгоод исэн нэг зарим хэсгүүд нь нөгөө солонгосчууд чинь аль тэр болгоо нөгөө иймэрхүү сериалууд дээрээ одоо нэг тиймэрхүү жижиг сажиг жокуудыг айгу хөөрхөн шигтгэхэд өгсөн юм шиг тэр нь л ингээд яг үзүүлээд исэн. Нөгөө эмэгтэй далаа руу унаад тэр хоёр яг нөгөө оронд ороод унтчихсэн чинь найз хүүхэн нь хүлээж аваарай усанд орсон билүү гэсэн чинь нөгөө залуу чи сая далаа руу унсныг тооцохгүй мөн тэгээд нэг тийм хэсгээс шүү. Тийм нэг тиймэрхүү юмнууд ингээд амар юм жижигхэн хөөрхөн болгоодсэн. Тэгээд тэр залуу болохоор яг 100% эмгтээчүүдийн зүгээр амар юм нөгөө цагаан морьтой ханхуу гэдэг шиг залуу байсан болохоор тэрийг хэдий хийсвэр гэж мэдж байгаа ч гэсэндээ тэр нөгөө нэг гүнж байх нэг цаанаал нэг нөгөө нэг princess нөгөө нэг гүнжтэй Google-тэй кино үзээд үссэн нөгөө нэг тэр нэг юугийн маань ингээд нэг юм тэтгээд тижигээдээ ингээд нэг хөрхөн ингээд үзүүлээд исэн юм шиг тэр залуугийн тэр нэг нөгөө амар юм observant байгаа хамгаалж байгаа тэгэл ингээд бүх юмн дээр амар юм супер тэгээд байсан нь яг нэг тийм жижигхэн сонир мэдрэмж төрүүлсэн кино байсан л гэж бодсон. Би нөгөө хуучин үздэг байсан перспективээс шал өөр перспективтэй болсон болохоор надад болохоор би тэр киног бүр шал өөр өндөр үзсэн болохоор би бүр нэрээ ёо ингээл нэг юм struggle гарч ирэх юм уу ямар нэг юм үл ойлголцол гарч ирэнгүүт тэрийг яг нэг шийдвэрлэж байгаа арга барил ингээ харангуут what the fuck энэ хүмүүс яг яагаад энэ асуудлыг ингэж амар тэнэг байдлаар шийдвэрлэж байгаа юм бэ гээл одоо шил тэр нэг эмхтэйг буруутгаал нэг хэрэг ингээл тогч мохч байгаа шүү дээ тэнгүүл тэр эмхтэн тэгэл өөр дээрээ хүлээж авал тэр өөрөө буруугүй мөртлөө тэр ингээл хүнд гомдаал эсвэл хүнээр гуйлах түлэх гэдэг байгаа юм шиг нэг тийм сонин юм victim юм шиг mindset юм шиг I don't know ямар ч нэг тиймэрхүү юмнуудыг би киноноос сурсан юм уу эсвэл үнэхээр хүмүүс яг бодит амьдрал дээр тэгдэм юм мэдэхгүй нэг тийм юмыг айгүйх анзаардیں۔ Болзооны соёл дээр ч юм эсвэл өөр бус амьдрал дээр ч гэсэндээ бас ингээл хүмүүсийн харьцаж байгаа асуудал тандж байгаа харангуут ингээл өөрийгөө давхар ингээл буруутгадаг ч юм уу эсвэл гэл тийм мэдрэмж төрдөг ч юм уу буруугүй юм дэр ч юм уу нэг тиймэрхүү юмыг зүгээр яг анзаарч харж ирсэн чи кинон дээрс тэгээд окей за тэгэл яг би одоо болохоор ингээд бодож байхсаа манайс бол ингээд нас бий төрсэн хүмүүс тэгээд яг тиймэрхүү юмыг одоо өсвөр наснд үзэж байгаа хүүхдүүдийг бодохоор би бас ингээд ханаа нөгөө фильтр арай хөгжиж амжаагүй хүүхдүүд байгаа хувьд үзсэнгүүт хайрагдаг чи юм л идэм юм романтик харилцаанд эрэгтэйнд ингэж аяглах хэрэгтэй эмэгтэйнд ингэж аяглах хэрэгтэй гэдэг нэг тиймэрхүү юмыг шууд нөгөө
фильтргүйгээр хүлээж авч байгаа байх та гэж бодоол өнгөрсөн. Би болохоор энэ дээр нөгөө нэг угаасаа энэ хорвоо дэлхий дээр төрөл бүрийн хүмүүс байгаа. Тэгэхээр тэр төрлийн хүмүүс тэр төрөлтөөгөө уулзрах болов гэж бодож байна. Яхаа зүгээр мэдээж нөгөө нэг тэр кино ингээд зориудаар айгүй нөгөө нэг би хамаг юугаа унтрааж үзсэн. Нөгөө хамаг одоо юм judgmental mentality-га зүгээр л нэг юм тэр болгоно нөгөө нэг кино үзэж идэггүй болохоор ч юм уу яг ингээд нэг тийм юм үзэх хэрэгтэй байсан нэг юм хэрэгцээ байгаа. Зүгээр л тархиа унтрааж байгаа зүгээр entertainment байдаг. Тийм зүгээр л тархиа унтрааж байгаа тийм. Тэгээд яг ингээд унтраачаар ингээд нэг жижиг сажиг юм дээр ингээд инээ үнэ өгтлээ инээж минийсэн би ганцаараа. Тэгээд нөгөө бас хитрхийн ингээд юмд ингээд яг нэг тиймэрхүү хэрсүү хандаад ахаар надад жоохон бас миний амьдрал жоохон ингээд уйтгартай болоод байгаа юм шиг санагдсан байхгүй юу. Тэгээ бас яг миний ингээд нэг юм амьдралд тохиолдсон зүйлүүдтэй байсан байж магадгүй нэг юм би нэг юм романтик юм мэдэрмээр санагдаадсэн. Нэг юм цаанаасаа сквал тэр яг юм mood интерес болсон гэж магадгүй. Тэгээл нэг юм жижиг сажиг романтик юм ингээд амар excited болгож би чи ингээд баг яна тэгээ чигээл нэг тийм ямар хөөрх юм бэ ямар гоё юм бэ гэж мэж баг үзсэн. Чи тэр тэгтээ тэр кино айгу тийм хөөрх юм үзмэр байвал би өнөөдөр тэр Netflix дээр Flipped гэдэг нэг кино үзсэн. Зүгээр нэг ангитай кино 2010 оны зүгээр л нэг Америк кино байхгүй юу. Гэхдээ яг чинхнээсээ яг эргүүл харилцаа эсвэл гэр бүлийн dynamic enter гэдэг хоёр гэр бүлийн харилцаа тэгээд тэр хоёр гэр бүлийн нэг эрэгтэй эмэгтэй хоёр middle school хүүхэд хоёр нэгэндээ crash-лж байгаа тухай гарч байгаа байхгүй айгу хөнгөн. Тэгтэл амар хөөрхөн надад би бүр ингээ Hollywood-д байдаг амар юм bullshit rom-com модас хамаагүй илүү амьдралтай тэгсэн хэрнээ амар хөнгөн амар гоё юм гэгээлэг тэр надад зөвхөн хөөрсөн хэвчээ. Flipped гэдэг тэрийг Netflix дээр үзсэн байна. Flipped. За, үзнэ. Okay. So back to dating culture. Би болохоор надад бол яг үнийг хэлэхэд зүгээр л соёлын ялгаа яг ингээд за эхний нэг хитэн болсон дээр болно шүү дээ. Бараг нэг амар ялгаа ажиглахдаггүй. Одоо ингээд нэг тийм том ялгал ажиглахдаггүй. Яг нэг хүнтэй тулж харьцаад нэг хитэн сарын турш ингээд одоо уулзаад эхлэх юм бол яг жинхнээсээ яг тэр түүний өдөртмөн амьдрал дээр ингээд дутагдаад ч юм уу ирэхээр жинхнээсээ тэр хүмүүсийн соёлын ялгаануудад ялгаа мэдрэгдэжсэн юм шиг санагцсан. Зүгээр нэг 4 5 удаа ч юм уу ингээд 2 3 удаа ингээд болцоход бол амар тийм юу нэг ялгаа бол бараг байхгүй. Бараг эрэгтэй хүн бол эрэгтэй л хүн гэдэг нэг тиймэрхүү юу мэдрэмж надад төрсөн яг үнийг хэлэхэд яг хав зүгээр жижиг сажиг юм гэхээр одоо жишээлбэл ингээд би Монголд нэг хүнтэй уулзлаа гэж бодоход шууд битэр нэг газар болзоол тэр газар л уулздаг шүү те. Тэнгүүт энд нөгөө заавал гэрээс ирж аавн энэ төр гээд нөгөө тэгээ уулзчаа буцаад drop надад бол тэр жахан амар жахан хэцүү санагддаг байхгүй яг. Гэтэ Австрал хамаагүй харцангуу сейфлтэйг нь болзооны тал дээр тий сайхан би нөгөө нэг юм threads дээр нэг юм пост өсчихсэн чинь тэр амар funny ингэжсэн хөө Америк тэрвэ чи хаамгүй хүнтэй болцсон бол хүний 8-8-ны золиос олно гэж мэдрээ. Европын тэрт бол яг чи зүгээр ингээ гоё шаргалстай цэгэрэнтэй залуу шүү дээ one night stand бол хийгээд явхад бол safe гэдэг биччихсэн нэг уншичаад Австрал бас яг тийг санагцсан байхгүй. Австрал хэрн харцангуу safe гэх юм уу? Яг нэг тийм амар янз бүрийн сэжиг бүхий хүмүүстэй вирусоо уулзж ерөөсөө таарч байгаагүй. Тэр утгаараа яг эрэгтэй хүнээ гэрт намайг одоо гэрээ хаяг өгөөд гэрээс намайг ирж авмаа нэхэндээ надад амар жаахан аюултай юм шиг санагддаг ус аахгүй юу. Тэгтээ бол энд бол айгүй тэр амар хэвийн үзэгдэл юм байлээ. Тэгээд яг надад тэгдэж тийм сонин хүмүүс таарч байгаагүй л дээ. Тэгтээ эхний ээлжинд бол oh my god гэж хэлж яхан тэгж байгаа л би явандаа засчдаг юм бэл. Эхний болцоонууд дээр бол би дандаа гадуур уулзахыг илүү үздэг.
Эсвэл бол нэг тийшээ хамт явах санал энэ төр гарах юм бол паблик газар уулзъя гэд тэгээд тэнцэнээсээ хамт явчих юм ерөөсөө тийм тэрэн дээр бол бас тэгдэг нэг бас би өөрөө машинтай болохоор бас тийм байж магадгүй амар нэг яахгүй аль болох тэгээд тохгүй байж магадгүй ч юм уу гинт би ямаар санагдаж магадгүй гэдгийг тантаа бодсон. Ер нь бол тийм л дээ. За хэрвээ гэх юм бол өөрөө тэгээд за бай би ингээ явах болчлоо гэд хэлээд өөрөө ингээд ихэд айгүй тухтай байхаар. Тэгтээ яг нөгөө танаа хот ч бас би яг би өнөөдөр хоёулангийнхаа эхний дугаарыг сонссон. Ажилдаа явах замдаа сонсоод ажиллаад хараад ирэхдээ сонсоод тэгээд айгүй хөөрхөн юмнууд ярьсан байна лээ гэж бодож ирсэн. Тэгээд хоёулаа нэг айгүй нэг Gold Coast Melbourne хоёрын талаар энэ хоёр хотынхоо ялгааны талаар айгүй ярьсан дугаар байсан. Тэгээд таныг яг нөгөө сая ирээд авдаг гэж бодонгууд яг Melbourne бол бас том хот болохоор бас ирээд авчуулаарай амар идэв гэж магадгүй тий. Яг нөгөө нэг энэ хавийнхаа хүнтэй таарах магадлал амар бага байхгүй юу? Нэр нь яг хоол байдаг хүмүүс тий хоол тэгэл намайг нөгөө drive хийдэг үү гэдэг ингэхгүй би drive хийдэггүй гингүүд шууд окей тэгвэл чамд шууд авчиг гэж дандаа хэлээд өгдөө хийх. Тэр нэрээ амар тий тэгээ нөгөө яг нэг газар болдоод уулзъя гэд ингээд тэгэнгүүт энтхийн яг надад нэг таалагдсан эрэгтэй хүмүүс ингээд миний одоо dating profile дээр миний нөгөө хаана амьдардаг локейшн байгаа шүү тий. Тэнгүүд уулзах газар сонгохдоо айгүй мэдрэмжтэй ихэнх эрхчүүд нь манай гэрте орхон газрыг сонгодог. Намайг очиход амар гэж бодож. Тэр нь надад бас айгүй жижиг юм шиг хүртэл айгүй гой санагдсан. Нөгөө эмэгтэй хүнийгээ хүндлээд аль болох ингээ хүндрэл баг учруулах үүднээс ингээд манай гэрте орхон газар мазарт уулзах молцсон гот. Таны ихэнх болцоо ч хаанаас үүдэлтэй байна. Ер нь dating application дээрээс илүү их байх шиг байна. Тийм, ер нь онлайнаар л гол төлөө хүмүүстэй таарчсан юм байна. Гэхдээ яг би нөгөө яг үнэхээр зуны амралт тараал хүнтэй болсоо гараад босод үедрээс юу тийм socialize хийх цаг гарахгүй ш. Тэгэл зуны болзоо олонгууд нэг application датаал ингээл хинж бинж юм уу татчих байгаа л тэгэл хүмүүсээ таарна. Тэрнээс биш яг үн газ машин даа. За тийм машин дэх цагчны харахгүй дээ. Яг яг бодит амьдрал дээр ингээ approach хийгээд хүмүүнд асуусан ч юм уу дугаар авсан ч юм тийм юм ерөөсөө би одоо надад талав таарсангүй эсвэл одоо эрэгтэй хүмүүс тэгж асуухаа болцсон юм уу? Өстө бүүмэт. Чамд яаж би нэг dating application татаж байсан. Тэгээд манай хот ч бас нөгөө нэг цөөхөн хүнтэй танаа хотыг бодох юм бол тэгээд нэг байж байгаа тусдахчдیں۔ Тэгээд тэр чинь нөгөө нэг татцсан байгаа хэрнээсээ нөгөө актив байхгүй ч юм уу ингээд тэнгуут өөрт бас жоохон нөгөө юу би өөрөө бас сэтгэл санаа зүгийнхаа хувьд жоохон бэлэн биш байсан юм шиг байна лээ. Нилээ. Хугацаанд тийм. Тэгээд тэгтээ яг нөгөө нэг зориглоод ингээд нэг тэрний юмыг ингээд нэг болтавч чадахгүй байгаа юмаа давчмаар санагдаад идэг. Тэгээл нэг зоригддог. Тэгээл нөгөө data application татаал тэгээд байжснаа тэгээд буцаал унтраал тэгээл устгачдیں۔ Тэгээд нэг шал хэрэггүй юм. Тэгээл нэг тэнийг санагдал за гэд. Тэгээд эргүүлээл байжснаа нэг хэдэн сарын дараа дахиад нөгөө нэг мэдрэмжээ мэдрэхээр дахиад буцаагаад татдیں۔ Тэгээд тэгэнгүүт хамгийн инээдтэй нөгөө нэг байсан хүмүүс бай. Манай энд ч яг тэгдэ би яг жилийн өмнө ашиглаж агаад устгасан байхгүй юу? Тэгээ саяхан нэг хэсэг нэг хальт нэг ойр зур бас нэг ашигласан чинь хамгийн инээдтэй яг нөгөө хүмүүс байдгаараа байгаад тэгснээ огт намайг мэдгүй юм шиг миний профайл дээр юм хүн бичиж ингээд нөгөө коммент бичиж бодлоо шүү дээ. Бичсэн байгаа. Би бол тэр хүнтэй баг юу ч хаталсан баг тохойд баг санаад байгаа юм шүү. Жилийн өмнөх юу ярьжсэн аа. 10 би ягаад ч юм их тиймэрхүү юм дайгуу сайн энэ хүн одоо намайг мэдж байгаа болов уу мэдгүй байгаа л гэж бодвол инээд төрчлээ надад бас. Тэгээд амар инээдтэй бараг мэдээд байгаа юм шүү нэрээ.
бинийг Тэгэхгүй би гэхдээ тэгээд байгаа юм шиг. нөгөө хуучин тэр нөгөө таарчсан хүмүүсээ хизээш дахиж нөгөө swipe хийдэг үлдээ ер нь. Тэгээд гэхдээ dating application дээрээс та ингээд dating application дээрээс болцоод амжилт олж исэн тийм болцоо байна уу? Одоо 2 ба түүнээс дээш удаа болцож яваад тэр нь арай нэг юм serious төвшөнд хүрсэн ч юм уу? Ер нь энэ dating application гэдэг чинь биш ээ, dating одоо culture чинь ингээд юм онлайн болоод бас ингээд нэг юм амар юм өөр болоод нь шүү дээ. Клуб дэлхийд даяараа л угаасаа бүгдээрээ л онлайн уулзж байна. Одоо ингээд найз охтуудтайгаа catch up хийгээл тэгэл бид хэд чинь болцоо нэг тэрийг л яриа штэ яг адилхан. Тэгээл тэгэнгүүт чинь бүгдээрээ л угаасаа л яг dating application дээр байгаа. Тэнчнээс л угаасаа хүмүүстэй уулзж байгаа. Тэгээд яг нөгөө real юун дээр ингээд жинхнээсээ амьдрал дээр хүнтэй тааралдаж уулзах чинь нэг ондоо. Тэр dating application дээр тааралтаад бас нөгөө хоёр талаасаа хоёулаа ингээд шийдвэр гаргаад уулзж штэ. Ингээд онлайнаар уулзахад яг тийм бодит нөгөө нэг юм харилцаа үүсгэх юм боломжтой юм гэдэгт та итгэдэг үү? Ер нь яг болно шүү дээ. Болохгүй юм хааж байхгүй яг ингээд уулзах. Надад бол жаахан хэцүү санагдсан юм. Яг face to face уулзахаас өмнө нэг хэсэг чаталтай шүү дээ. Нэг 7-7 хоног ч юм уу те. Тэр надад бол ингээд so exhausting. Би ерөөсөө тийм small talk амар дургу. Ялангуяа тэгээд яг энэ dating environment дотор эрэгтэй хүмүүс бүр ингээд асуулт асуудаг эрэгтэй хүн гэж ер нь л баг амар цөөхөн зав. Ингээд тэр conversation-ыг баг ингээд хүлэхгүй тул баг ингээд би тэр хүмүүстэй баг ингээд интервью хийгээд баг ажиллаа хийж байгаа юм шиг тэгж амар нөгөө асуулт асууж амар тэрийг явуулахгүй л тэр conversation юу явдггүй тийм юм айгүй их байдаг хгүй юу. Тэр хэсэг тэр зовлонтой хэсгийг даваад уулзах чадах юм бол face to face уулзах чадах юм бол арай өөр. Ягаад гэхээр ингээд нөгөө тэр хүнтэйг бодит амьдрал дээр уулзаад харьцаад нүр тулж байгаа болохоор тийм үед ер нь бол тэр хүнийг таньж мэдхэд ер нь харьцангуй амар гэх юм уу. Тэг нөгөө хоёрын хооронд how was your day ч юм уу эсвэл нэг тийм ойр зургийн ярианаас тэр хүнийг нэг амар мэдэх боломжгүй шүү дээ текстэн санаас. Тэрснээс бараг ингээд шууд нэг уулзчвал бараг тэр хүнийг ерөөхдөө ямар хүн бэ гэдгийг мэдчих болохоор яг тэгтээ миний олж мэдснээр яг би ч гэсэн бас ингээд хүмүүстэй бас ингээд арай урт хугацаанд ингээд бодвол явж хахад ер нь бол хүнийг танихад л хугацаа хэрэгтэй л юм хэл. Яагаад вэ гэхээр ингээд эхний нэг яг үгүй нөгөө албаас ингээд болцол цаг болцол ямар нэг юм хамт хийдэг мэддэг бол ингээд bullshit зав. Тэр чинь хүмүүс ингээ би ч тэр цаад хүнч тэр ингээ хамгийн best behavior дээр тавьчаад хамгийн сайнаар л ингээл ашиглаж байгаа байхгүй. Тэр үл өдөр тутамдаа яг байнга тийм байдаг гэсэн үг биш шүү дээ. Ерөнхийдөө ингээд хамгийн сайнаар л байгаа. Тэгэнгүүт чинь яг ингээд гэрт нь очдог ч юм уу зүгээр ингээд нэг ямар нэг юм төлөвлөж ингэж дейт хийхгүйгээр зүгээр л ингээл өдрийг хамт өнгөрүүлэх ч юм уу те зүгээр ингээл хамт гэрт ночвол хоол хийдэг ч юм уу яг тийм нөхцөл байдал дээр тэр хүнийг танихад арай илүү аммар гэх юм уу хичээгээгүй ч юм уу ямар нэг юм хаалт маск зүгээгүй тэрнээс биш яг нөгөө нэг тийм official maiger ингээд дейт хийгээл ингээл нэг юм хүм хийгээл ч юм уу нэг тийм баригдал орчин дотор тэр хүнийг танихад айгүй хэцүүс нагцсан надад бол тэгэхээр яг which means юу вэ гэхээр яг тэр хүнийг таних гэж боджөөл зүгээр л айгу утгартай өдөр тутмын амьдралтай ураацлалтал ингээл яг ингээл нэг юм энгийн байдлаар нөхцөл байдал донд тэр хүнтэй ярьж үзвэл арай өөр юм шиг санагдсан. Чамд юу одоо жишээл хүнтэй ингээд онлайнаар болцоход тэр хүнийг таньж мэдгээд чаталж байгаа явцад нь нэг иймэрхүү хүндэ гэдэг тийм төсөөлөл буугаад тэр чинь яг уулзахад яг тэрнтэй матч хийгээд жиснөө эсвэл өсрөгээрээ за би нэг ийм хүн байгаа маа гэж бодоод утсан чинь шал өөр хүн байдаг ч юм уу персонал дээр ч юм уу тийм юм тохиолдож ирсэн үү? Ер нь яаж санагдаж байна?
Би болохоор ингэдэм байна. Нэг айхтар хүлээцтэй уулзддаг юм байна угаасаа. Яг зүгээр тодорхой хэмжээний тэр dating application дээр чинь тэр хүнийг нэг юм тодорхойлж байгаа нэг хитгэн үзүүлэлт байгаа шүү дээ. За гадаа төрхийг харчиж जैन, царайц нь болчихж जैन тий. За өндрийг харчиж जैन, ажлыг харчиж जैन, насыг харчиж जैन. Иймэрхүү юмнуудыг харчиж шүү дээ. За ерөнхийдөө яг битүүрний vibe нийлэх юм байна ч гэдэг юм уу. Тэг заавал нөгөө нэг яахгүйгээр ингээд нэг юм зүгээр тэр хүнтэй зүгээр нэг өдрийн 2 цагийг юм ярилцаад суухад заавал битүүр ингээд хосууд болж дуусах ёстой биш гэж бас боддог ч юм уу. Нэг тийм айхтар хүлээлт байхгүй болохоор нэг тиймэрхүү майндтай очиж тийм ээ бодсон ч. Яг уу эсэргээрээ нөгөө нэг би скул дандаа муу талыг бодсон байж магадгүй. Яг тэгээд очисон чинь тэгэж удаад окей зүгээр ингээд уулзаад үзье гэд. Тэгээд очисон чинь эсэргээр айгу сайн ингээд айгу дажгүй залуу байх ч юм уу тий. Нэг тийм юм байж болох юм байна. Тийм байсан юм байна. Тэр нь болохоор юун дээрээс харагддаг вэ гэсэн чинь бодсон чинь нөгөө нэг хөрх ингээд юм бэлтцсэн байдаг. За байсан нэг тийм хүү тохиолдлууд байсан юм юу шүү. бэлтэх үү? Нэг евро явсан юм байна. Бас л нэг юм хотыг ингээд дээрээс харж мардаг нэг тийм спот. Тийм дээ нөгөө нэг тэг тийшээ явахаар болоод тэгээ яг уу намайг гэрээс ирээд авъя гэхээр наавгүй би ингээд паблик газар машины зогсоол дээр уулзаад паблик машины зогсоол дээр уулзаад би машинаа үлдээ. Тэгээ нөгөө залуугийнхаа нөгөө мотоциклтэй мотоциклондыг залуу байсан. Тэгээд тэрэн дээр тэгээ бид хоёр ингээм хамт тэр газар руу явахаар болсон байхгүй юу? Тэгэд ингээд за гэлөө сайн уу гэл сайн уу гэл тэгээл нөгөөтг чи ингээд тэгэд гиснээ хөөрхөн санаачлахтай байсан болохоор ингэнгүүтээ надаа ингээд хаарлыг гаргаад ирсэн байхгүй юу? Тэгээд гадуур нь өмсдөг сайх. Тэгэд тэгэхээр нь зүгээрээ би ингээд өөрийнхөө юмтай дарахгүй гэж бодож байна гэдэг өмсөөгүүд яг тэнгүүд окей хөрхэн санаачлахтай юм байна гэж би бодчихж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө нэг тэр хүний хандлага чинь илүү нөгөө нэг юм excitement үүсгээл ингээд хөрх ингээд flow явчихаа. Тэгээд нөгөө спот дээр очиод ингээд хоёлаа зогсоол мотоциклаа тавиал ингээд ингэсэн чинь нөгөө мотоцикл би тэр мотоциклын ард чинь нэг юм жижиг нөгөө багаачтай байт юм. Тэгээд би тэр мэрийг ч нэг анзаарахгүй. Тэгэд гисэн чинь амар хөрхэн юм нөгөө нэг пикник бланкет энэ төр бэлдсэн тэгснээ тэр нэг жижигхэн сам дотроос юу гараад ирсэн амар хөөрхөн чиз платер бүр ширээ засч масаад баха ингээд юм бэлдсэн амар хөөрхөн феномено юмнууд гараад ирсэнтэй би тэрэн дээр ингээд аюу яаж ийсэн баг пикник хийх гэ бэлдсэн шүү дээ. Тийм нөгөө нэг спот дээрээсээ нөгөө юу харангаа ситигээ ингээ харангаа ингэн гэдгийг айгу хөрхөн тэр хүн анхныхаа болцсон дээр ингээ бодцсон дээ тэрийг хийд бэлдсэн ч юм уу. Тиймэрхүү тэгээд яг тиймэрхүү ингээ байдлаар импрессд болж исэн тохиолдлууд байна. Би яг энэ дэр чинь нэмээд асуухад яг болзооны үеэр эрэгтэй хүмүүсийн хийдэг юм жижигхэн үйлдэлүүд дотроос юу нь чамд ингээ positive impression төрүүлж исэн гоё эерэг сэтгэл төрүүлж исэн эсрэгээрээ ямар юм жижиг гэдэг үл ялэг юм шиг мөртлөө жахан хүнд нэг юм ингээ нэг жахан онцгой сэтгэл төрүүлдэг нэг тиймэрхүү юмнууд шүү дээ. Одоо gesture ч юм уу хүнтэй харьцаж байгаа байдал ч юм уу whatever юу ч вэ нэг тиймэрхүү жахан онцгой сэтгэл төрүүлсэн юмнууд санаж байгаа юмнууд байна уу чамд яг тэгэхэд надад онцгой сэтгэл гэхээр тийм юу ч хийж болно. Нөгөө би амар мэдрэггүй байхгүй юу? Ер нь ингээд нэг юм хүний энергийг амар хурдан мэдэрчдэг. Тэгэл бараг тэр хүнтэйгээ нэг жоохон ингээд юм яриад нэг ингээд нөгөө хүнийхээ дэргэд нэг жоохон байхад л за энэ хүнтэй нэг 2 цаг хамт байж болохоор юм уу гүм үү гэдгийг мэдрээд шийдвэр гаргацдаг. Тэгээд үгүй гэвэл би шууд ингээд үнэ хэлээд тохгүй мэдрэмж төрж байгаагаа шууд илэрхийлээд тэгээд шууд ер нь бол явахыг ингээд явцдаг. Явах хэрэгтэй болчлоо ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө
бас нэг хоёрдугаар болохоор нөгөө үнэрэнд айгүй юу? Би амар мэдрэг. Тэр чинь үнэр чинь ингээл тэр үнтэй за нэг сайн уу гэд гар барьна, сквал сайн уу гэл энтгийнх ингээл тэрвэл те мэдлдэг штэ. Тэгэхэд л мэднэ ер нь айгүй мэдэрчдэг гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө энэ үнтэй дахиж болцох юм уу, энэ болцоог үргэлжлүүлэх юм уугүй гэдгийг мэдлэгтэй шийдчихэж байгаа байхгүй. Тэгээд зарим ингээл эрэгтэй хүмүүс чинь бүр учиргүй амар ингээл үнэртэй бас мццаа. Тэгээд яг гоё үнэртэй бас бол гоё бас байж болох л та. Гэхдээ би бол амар юм хурц үнэртэй болсон төстэй байж чаддаггүй баггүй юу. Тэгээд яг тийм тохиолдол бол гарч ирсэн. Нэг залуу бүр амар их үнэртэй ус цацсан. Тэгээд би ингээд нэг хэсэг юм ярьж байгаа л уцаа ингээд хараал амар муухай яа. Тэгэхдээ би өөрийгөө л аварч байгаа шүү дээ. Тохгүй байгаа юм чи яах юм. Тэгээд стоочлаараа би ингээд нэг юмтай байсан. Тэрээ мартаад ингээд би явах хэрэгтэй болчлоо гэдэг тухайн үедээ ингээд худлаараа явж байгаа байхгүй юу. Тэг яг жоохон муухай санагдсан л та өөртөө. Тэгтээ би заавал тэнцээ өөрөө тохгүй байлган барин байж байх ёсгүй шүү дээ. Тэгээд гэртээ ирэнгүүтээ үнэ хэлээд битсэн. Би ингээд амар мэдрэг юм аа. Тэг чиний үнэртэй ус чи намайг жоохон тухууруулсан болохоор би ингээд ингэсэн шүү. Чи намайг уучлаарай. Дараараа гэнэ твтэйхэн мессеж чичээд тэгээд нөгөө залуу чинь нинийгээл хөөрхөн тэгээд ингээ үнэ хэлсэнд баярлаа гэд тэгээд бит хоёр дахиж уулзаагүй. Чи би тийм үү? Нэг тиймэрхүү тохиолдлууд гарч ирсэн юм байна. Танд ямар хөө юмнууд та яаж тийм одоо тохгүй би болохоор яг байдалд орж ирсэн. Чамтай яг санал нэг байна. Би болохоор өндөр нь бас амар мэдрэг тэгээд нөгөө энд чи амар олон үндэсний хүмүүс байдаг болохоор тэр хүмүүсийн цацдаг үнэрт нь ер нь л нэг амар тодорхой нэг хүмүүс тодорхой нэг үнэрт нь дуртай ч юм уу те одоо энтхээ хүмүүс юм уу араб хүмүүсийн цацдаг үнэрт нь нилээд хурц штэ бараг л 10 метрийн зайнаас бол мэдрэгддэг ч юм уу те. Тийм болохоор ер нь бол чиний юу яриад байгааг ойлгож байна. Ягаад гэхээр би бас өөрөө өндөрэнд айгүй мэдрэг. Гэхдээ надад бол яг болзоон дээр яг тэгж нөгөө өнөрнөөс олж яг дуусгачихсан. Би ер нь гэхдээ эхний удаагийн болзоог бол ер нь л дуусгачихдаг л да. Нэг надад бол нэг асуудал байдаггүй, таалагдахгүй. За би энэ хүнтэй дахиж уулзахгүй юм байна да гэж бодсон ч гэсэндээ окей зүгээр л энэ нөгөө чиний хэлдгээр энэ 2 цагийг зүгээр хамтдаггүй энжой хийгээл ханг аут хийгээл тэгэл угаасаа тэр нөгөө нэг тгийг би тэрийг хэлсэн хэлээгөө мэдрэгддэг аахгүй хоёр талд хоёр нь ямар нэг chemistry байхгүй бол тэгэл нэг рүү юм бичихчгөө тэгэл ингээл яг ингээ сайхан ус халгалцдаг аахгүй яг илүү сайн мэдээд ирэхээр надад нөгөө үнэртэй усаас илүү тэр хүний яг өөрийнх нь natural үнрээд штэ хүний яг үнэр тэр үнэр айгуу санаа би одоо ингээд хүний царайнаас илүүтэйгээр яг хүний тэр өөрийнх нь төрөлхийн үнэр дуу хоолой хоёр нь амар ач холбогддог байхгүй тэр хоёр нь таалагдахгүй бол ер нь хийнч байгаа ч ер нь баг ерөөс таалагддаггүй тэнгүүд өөрийн биеийн үнэр зарим хүний ингээ өөрийнх нь natural үнэр нь айгуу дотн юм шиг юм тухтай мэдрэмж төрүүлдэг эсрэгээр нэг жаахан арай өөр яг мэдээч хүний биеийн үнэр нэгт бүгдрээ тийм амар сайхан сайхан үнэртэй биш шүү зүгээр л дээ. Гэхдээ ер нь зүгээр ингээ нөгөө яг амтан гэдэг утгаараа хүн чинь бас ингээ айгуу тийм олон янзын мэдээлэл боловсруулах чадвартай байдаг. Нэг нь тэр үнрээр дамжуулж тэр хүнтэй ингээд хос бодлох боломжтой юу гэдгээ баг ингээд unconsciously тэрэнд ингээд өндөр нөлөөлж идэг юм шиг аа. Тэгээд тийм тохиолдлууд дээр яхаа эхний болзон дээр биш юм бахи дараа 2 дахь 3 дахь ч юм урт хугацаанд уулзахаар тиймэрхүү юмнууд бас амар нөлөөлөд юм шиг санагцсан. Тэгээд танд болохоор нөгөө анхны болзон дээр одоо dating application дээрээс нэг та хүнтэй болцлоо л доо. Тэнгүүт нөгөө эерэг сэтгэл төрүүлдэг үйлдэлүүд нь миний ярьсан юмыг санаж ивэл ер нь баг хамгийн green flag эрэгтэй хүмүүс амар юм дүр эсгэж ярьдаг гэх юм одоо conversation үүсгэхдээ чатан дээр тэр бод тамирал дээр шиг ингээд сонсож байгаа юм шиг мөртлөө шал өөр юм бодож байгаа байхгүй их тохиолдолд тэгэнгүүт яг жихнээс анхаарал тавиад одоо шил юу гэдэг би нэг чатлж яхад нэг кинон дуртай ч юм уу эсвэл би нэг тим газарт одоо би чимээгүй 50 газар байх дуртай энэ төр гэд
нэг юм меншндээ өнгөрсөн байгаа тохиолдолд уулзахтаа болонгууд яг нэг тийм миний уулзах хүсдэг юм тайван хүн хөл багтай ч юм уу тийм одоо газрыг сонгоод тэрэн дээр одоо чи тэгж эхлэх гэсэн гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар миний дээр ярьж байгаа юмд анхаарал хандуулсан байна гэдэг нь надад бол ингээд хамгийн thoughtful санагддаг байхгүй юу? Тэгэнгүүт бас нөгөө эмгтэй хүн юм болохоор цэцэг мэцэг ерөөс огт хүлээдгүүлд орчин цагт нэг тэгж цэцэг барьж ирдэг эртний хүнийг би өөр нь баг expect тийм хүн ер нь оршин байхаа болцсон гэж бодож иржсэн чинь нэг залуу бас хоёр дахь болцоон дээр цэцэг бариад ирсэн чинь бас амар ингээд гоё санагдчихсан. Тэгээд би нар жаргахыг харах туртай гэдгсэн чинь одоо байж болох бүх нар жаргах газрыг харуулсан хүн бас байна. Great Ocean Road яваад өөр хаан чанжуулээ энд бас манай нэг уул эдийн тэр уулын дотроос амар олон газар намайг ингэ нар жаргалах. Тэр чинь хүний сэтгэл авахгүй яг үнийг хэлэхэд. Тэгээд би бас нөгөө гадуурных амар хоол иддгүү тэгээд яг идэн л дээ. Тэгтээ нөгөө амар жахан цэвэрхэн юм идэхгүй болохоор хайд нөгөө эцээ бол жахан онцгүй юм бол тос мос нэг удаан хэрэгэлсэн тос мос сайхан бол бишүүд бөөлждөг ч юм дотор мохор өчтөг байхгүй юу. Тэнгүүд миний нэг болж исэн залуу өөрөө тоогооч гэсэн болохоор тэр юм эсвэл миний тэр хоолны тиймэрхүү амар пики байдлаар цэвэрхэн хоол иддэг ихэмлдэг байсан ч юм уу. Тэр газрууд бас сонголтын дээр амар ингээд ач холбогдлоо өгч за чи яг тэнгүүд эмхтэй хүн ч бас аягүй хэцүү шүү дээ. За чи ямар хоол идмэр ингэнгүүт юу ч яах вэ тэгэл тэнгүүд наа чи хамгийн хэцүү заяа. Надад чи ямар сонголт өгөхгүй. Надад чинь таны асуудал. Гэ тэнгүүд хөөрхий аргаа бараад ингэдэг байхгүй. Би чамд 10 янзын ингээд хоолны одоо option сандал шөл steak whatever ингээд 10 янз ингээд за чамд аль нь ингээд апплийн гой сонсогч энэ төр хэл хөөрхий навгаас ингээд миний учрыг отлох гал үздтiin тэгээ тэр мөрн айгу хөргөс санагддаг шиг хүмүүс чинь. Та чинь баг ирэх. Хивээ над залуу чи хэл хичээсэн байна да. Тэгсэн хөрхий. Хөрхий юм. Би бол асар болцооны бас юу багтай хүн юм шиг юм байна л та. Ер нь байна. Монголд одоо жишээ нь бол тэндэр ашиглаж үзээгүй. Тэгэж мэнгүүт чинь яг танд бол арай илүү нэг туршлага бас сонирхолтой туршлагууд бас байж болохоор байгаа байхгүй. Яг гоё болцдог үе дээрээ би чинь дандаа хүний найз өхөн. Одоо тэгээд энэ чинь ирээ сайхан одоо болцож сурж штэ үзэж штэ сураад. Тийм. Наачийнхаа насны нэг хүмүүсийн болцох зорилго нь өөр байгаа байхгүй юу? Бас тийм юм. Тэнгүүд яг нэг 20-д наснд яг тэгж болцсон. Яг нэг тийм have fun айгу хөнгөн хүлээж аваал тий. Тэнгүүд яг одоогийн насн дээр наач тийм байгаа болцсон. Ажлын ярилцлагыг бараг л хийж байгаа. Соёлтой байдлаар ажлын ярилцлага хийж байгаа. Тэгээд одоо жишээ нь ингээд dating application дээр ч нөгөө ямар харилцаа хайж байгаагаа бичдэг штеп. Та тэрэн дээр одоо жишээ нь ингээд looking for life partner энэ гэдэг дээр эсвэл looking for long term юм уу short term юм уу энэ гэдэг штеп тий. Тэрийг ярьж байна та. Яг тэрэн дээр юу гэж бичсэн нь нэг амар чухал биш их тохиолдолд. Яагаад вэ гэхээр яг тулаад уулзахаар бас нөгөө нэг тэр хүн өөрөө long term харилцаа хүсэж байгаа ч гэсэндээ emotionally available байна уугүй гэдэг нь уулзахаас нааш мэдэхгүй байхгүй юу? Тэр тэгтээ бас яг насаар хязгаарлахгүй юм шүү. Хэдий ингээд боломжийн mature насанд хүрсэн хэрнээсээ бас ерөнхийдөө жоохон immature юм шиг санагдаад байдаг шээ. Наадах чинь болохоор миний хувьд бол хүүсийн л ялгаах шиг байгаа. Эмэгтэй хүмүүс ер нь харьцангуй эрт mature төлөвшдөг гэх юм уу? Тийм болохоор яг одоо миний насны хүмүүсийн хувьд бол яг ялангуяа эмэгтэй хүмүүс миний насны хүний хувьд юу хайж байгаа, юу хүсэж байгаа гэдэг нь айгүй тодорхой байгаа байхгүй.
Гэтэл эсрэгээрээ миний үеийн эрэгтэй хүн бүр надаас дээшээ хэдэн насар ах эрэгтэй хүмүүсийн maturity level-ыг харахаар арай л тэр төвшөнд хүрээгүй юм шиг санагддаг яг үнэндээ. Би ч бодоо айгууг сонирхолтой насны range дотор явж байгаа доошо 10 баг байсан ч болон дээш 10 байсан ч болох орчим шиг ийм насанд явж байгаа. Гэтэ би хэдэж 3-аас доошо дүү насны хүнтэй ерөөсөй болчих үзээгүй. Яагаад тэгэхээр 3-аас доошо насныхан чинь миний хувьд баг тийнейжер шиг болчиход байгаа байхгүй яг үнэлэхэд. Тэгж нөгөө нэг сэтгэлгээний төвшин ч юм уу төлөвшил нь яг тийм юм шиг санагч байгаа. Even би баг ингээд өөрөөсөө 10 ах хүнтэй уулзсан ч гэсэн надад ингээд тэр хүнд ерөөсөө нэг л өөрийгөө олоогүй юм шиг юу гэсэд байгаагаа мэдэхгүй байгаа юм шиг тиймэрхүү байдлаар нөгөө төөрцөн хүмүүстэй би бас таарчлаас яг үнэлэхэд. Чи энд хүүсийн ялгаа байна гэж бодож байна эсвэл зүгээр ерөөхдөө гэж бодож байна уу? Би энийг болохоор ерөнхий нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүний нэчэр өгөгдөл. Одоо эрэгтэй хүмүүс чинь хоёр үйлдэлийг зэрэг хийж чаддаггүй гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн бол мультитаскинг арай илүү тэр талдаа ч гэдэг юм. Гэдэг шиг. Энэ бол байгалийн өгөгдөл тэгээ цаанаасаа чадахгүй юм гэж байх. Мэдээж нөгөө нэг насныхаа хувьд үзэж туулсан туршлагаасаа нөгөө нэг суралцах тэр байна. Тэгтээ тэр хүний чинь нөгөө base фундамент нь ямар юм гэдгээс чинь шалтгаалж тэр хүн чинь тэр experience-ээс юу авах юм, юу авахгүй байж болох юм гэдэг чинь бас тэр хүний нөгөө нэг хандлага, тэр хүний ертөнцийг үзэх үзэл, одоо гэр бүлийн хүмүүжил, одоо юу гэдэг нь тэр болгон шалтгаалж тээ. Хэдий олон насалцсан ч гэсэндээ юмыг нэг барай өөрөөр хардаг хүн болвол тэгэл өөрийнхөө хэмжээнд л харна шүү дээ. Тэгэхээр бас жоохон тэгж хайрцаглах нь бас буруу юм шиг заримдаа санагддаг. Тэгээд бас нөгөө орны ялгаа бас байгаа юм болов гэж бодсон. Итгэл үнэмшил гэж бас байна тий. Шашны бас нөлөө байна. Тий, тэгээд шашнаасаа шалтгаалаад эднэр чинь өөр сургаалаар өсөж юмд итгэл үнэмшил хандлага энтрүүд нөөрлж байгаа. Тэгээд яг нэг гэр бүлийн тэгэхээр ингээд айгүй нэг юм хайрцаглахад айгүй хэцүү юм шиг ер нь л хүн болгоно. Тэ нөө гэр бүлээсээ бас айгүй шалтгаална. Тэгээд эрэгтэй хүмүүс бас надаа ерөнхийдөө ээжээсээ айгүй их тийм үлгэр одоо эмэгтэй хүний талаарх төсөөлөл хүлээлт эсвэл бол бүр үзий ядалт ч юм уу нэг тийм хэмжээнүүдээ авчдаг юм шиг хэмжүүрээ тодорхойлдог юм шиг санагддаг ер нь. Тийм. Тэгэхээр айгүй хэлэхэд хэцүү юм шиг. Чи trauma bond гэдэг ойлголтын талаар сонсчихсан уу? Сонсчихсан байхаа. Юу лээ? Сайхан би нэг relationship-тэй холбоотой ном уншаад идэггүй. Тэгтээ нэг миний нэг bucket list-ын дотор байсан номыг би уншижсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр хүмүүс ер нь яаж хосоо болдог юм бэ гэдэг дээр ингээд нэг юм биш онлайн юм ярьж байгаа шүү заяа. Тэгээд тайлбарласаа. Тэнгүүт ингэдэг гинэ одоо ингээд бид нар ерөөхдөө бол явж ямар хүнтэй партнер болдог гэхээр биднийг өсгсөн caregivers байгаа шүү дээ. Аав ээж өсгсөн тэр хүмүүсээ ерөөхдөө positive and negative traits-үүдийг зан чанарыг агуулсан тийм хүнийг явж сонгодог. Тэгтээ тэр нь бол ерөөхдөө ухамсартайгаар биш. Одоо шил хүний нэг ухамсарын төвшин ангилах юм бол үл ухамсарлагдах төвшин гэж байгаа. Үл ухамсарлагдах төвшөнд мэдээлэл боловсруулах чадвар бол ер нь бол амар өөр юм шиг байгаа. Яагаад тэгэхээр нөгөө багадаа өссөн энэгшлийн одоо ээж автаа ямар харилцаатай байсан бэ нэ тэрийг
гэдгээс шалтгаалаад тэр энэгшил нь ингээд тодорхойлогддог. Одоо тэр энэгшил гэдэг чинь attachment гэж тодорхойлол attachment style гэдэг байгаа шин тэр яахгүй эцэгтэйгээ ямар харилцаатай байсан ба шалтгаалаад ирээдүйд тийм партнер сонгодог гэдэг нь ерөнхийдөө баг байхтай хүүхэд хайр халамжаар дутчихсан ч бол юм уу эсвэл одоо анхаарал халамж зурчихсан эсвэл хараат бас бие даas байдал дутагчсэн ч юм уу тийм юм байх юм бол том болсон хойноо ухамсаргүйгээр тэр нөхөгдөөгүй хэрэгцээгээ хангахыг хүн хүсэж байдаг гинэ. Тэгээд тэр хүсэж байгаа нэгдүгürt тэгээд тайлбарлахтай хүний тэр үл ухамсарлах төвшин болонгууд ямар нэгэн одоо цаг хугацааны баримжаа байхгүй бүх юм одоо цаг дээр байдаг. Тэгэнгүүт тэр үл ухамсарлах төвшинд болж байгаа үйл явц чинь энэ үйл явц болоод одоо миний багадаа эцэгтэй ямар харилцаатай байсан бэ гэдэг өнгөрсөн үе одоо би одоо цагт амьдарч байгаа гэдэг ялахгүй байгаа учраас тэрийг яг одоо цаг шиг бодоод хүүхдийн ухамсараар би одоо тухайн үед хайр халамж хүртээгүй анхаарал халамж хүртээгүй ч юм уу эсвэл тэр хэрэгцээгээ яг одоо цаг дээр хангах гэдэг юм шиг гүцээж тэр хэрэгцээг нөхөж авах гээд тийхийн тулд яг тэр ээж автайгаа адилхан зан чанартай хүнтэй очиж партнер болдог гинэ. Тэгээд хамгийн харамсалтай ээж автайгаа адилхан хүнтэй гэдэг нь сайн зан чанарын чагуулсан, муу зан чанарын чагуулсан хүн байна гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээд би нэг залуутай нэг хальт хоёр удаач болцсон. Тэр залуу хүүхэдтэй салцсан. Тэгээд нэг хүүхдээ ингээд co-parent хийдэг. Ээлжлээд ингээд хүүхдээ өсгдөг гэдэг ирсэн аахгүй. Тэгээд би тэр залуутай нэг удаа айгүй deep юмээр л ингээд тэгэл нэг гэрлэлт мэрлэлтийн талаар ингээд ярьжсэн чинь та хоёр яага салсан гэж чи боддгоо гэсэн чинь надад ингэ шилсэн аахгүй. Бид хоёр хүүхэд насныхаа тэр нөгөө wound шарахыг нэгнийхээ шарахыг trigger хийгээд исэн маа гэж тэгж надад хэлж байсан байхгүй. Би тэрийг юус мартдаггүй. Яагаад надад стик санагдсан болов? Яагаад хоёр хүн явж эцэст ингээд нөгөө хамгийн нөгөө хүнийхээ ингээд имзэг шарахтай хэсэг ош хөндөд идэм бэ гэж би бодоод өнгөрсөн аахгүй тохойд. Тэгсэн чи яг тэр ном дээр тайлбарлах та. Ер нь л явж тийм л одоо гэрлэлтэнд одоо жишээлбэл хүмүүс мөнгө, хайр, секс гэл юм асуудлууд байна гэж яриад байгаа чинь ерөнхийдөө бол өнгөн талын асуудал. Тэр асуудал явж эцээцтэй хүүхэд багтаа авсан тэр шархаа нөхөх гээд нэг хүн дээр очдог. Тэр хүн чинь ихэн үедээ мэдээж хооны мөн ч юм уу их гэрэлтийн үе тэрийг өгнө. Гэхдээ бид хэдийн үл ухамсарлах төвшөнд байгаа expectation юу гэхээр энэ хүн намайг unconditional байдлаар нөхцөл тахгүйгээр хайрлна гэдэг тийм хүүхдийн ухамсар явж идэг гинэ. Тэгэнгүүт энэ хүн надад миний хүссэн болгоныг өгөх ёстой гэдэг байдлаар хандаад явж итэл тэр хүн чинь хэзээ нэгэн цагт бас цаад талын хүнд бас өөрөө гэсэн хэрэгцээ байгаа. Бас л нэг хүүхдийн хэрэгцээг хангачих гал ингээд шархаа илэршүүлчих гээд явж байгаа хүн байгаа. Гэтэл тэрийг мэдэхгүй ойлгохгүй бол явж тэр хүмүүс нэгнийхээ тэр wound буюу trauma ч юм уу сэдрэн өдөөн тэрнээс гадна ингэж байгаа байхгүй. Одоо нийгмээс бид нэг хүүхд өсгөхөд нийгмээс ингээд эцгийнхээс ирж байгаа амар хим одоо табу ч юм уу хориг байгаа шүү дээ. Битгийтэйг энэ буруу, энэ зөв гэдэг нэг тиймэрхүү юм байгаа шүү. Одоо жишээлбэл юу гэдэг би хаймзэг эрэхтэнд олон нийтийн газар тахаа өгөх юм бол эцгийнх нь уурлан тийм үү хөхтэй. Тэгээ энэ мэтэр хүн нөгөө нэг нийгмийн тэр нөгөө нэг зөв зохистой хайрцаг дотор багтахын тулд өөрийнхөө байглаасаа яасан тэр унган чанаруудыг даардаг, далдаг, нуудаг ч юм уу өөр бусад зан чанараас солидог ч юм уу ийм юм болдог байна л да. Тэнгүүд том болсон хойно харилцаан дээр гарангууд тэр юмнууд нь ингээд surface хийж гарч ирдэг. Магадгүй партнер тэрийг ингэж нэг өдөөдөг ч юм уу тийм байдлаар гэрлэлтэнд асуудал үүсдэг гэдэг нэг тийм тайлбар байсан байхгүй юу. Яг 100% үнэн биш байж болно. Гэхдээ тэр хүний одоо жишээл 20 гаруй жил ингээд marriage counsel хийцэн, хосууд therapy хийцэн, тэг ингээд амар судалгааны ажил хийцэн хүн хилэнгүүт ер нь явж тийм юм болд юм аа. Тэгээд гэс нэг тиймэрхүү нэг би чамд бүр ингээд амар water down болцсон амар юм маш юм жоохон хэсгийг тайлбарж өгч байгаа. Гэхдээ яг ингээд гүнд нь сайн уншсан бол тэр ингээд окей. Тэгээд нөгөө бид нар зарим нэг хүнтэй болзонгод би яг чамаг мэддэг гэсэн юм шиг өмнө нь битүүр ингээ хизээ мэддэг гэсэн юм шиг дотн мэдрэмж төрөөд өгдөг чинь ерөөхдөө familiarity буюу
байдаг байсан зан чанаруудыг үл ухамсарлах төвшөнд олж хараад байгаа учраас энэ хүн надад тань санагдаад, дотн санагдаад, энэ хүнийг би өмнө нь мэддэг байсан юм шиг санагдаад байгаа гэдэг чинь ерөөхдөө тийм байхгүй. Тэрийг болохоор trauma bond хийх нэг нь болохоор эцгийнхээ тэр familiarity гэдэг бол ерөөхдөө сайн зүйлэж бол мууч зүйлэж болно. Өөрөөр хэлбэл эцгийнх нь зоддог байсан бол тэр зоддог тэр pain-ийг хайртай зогслуулж исэн бол тэр хүний тэрийг хайр гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл тиймэрхүү байдлаар abusive relationship хүмүүс ороо явчихдаг. Тэр бол ингээд амар том сэдв. Яг тиймэрхүү юм уншижсэн байхгүй юу? Тэгээд тэр залуугийн хэлжсэнийг сонсоод окей. Тэгээд би бас бодсон. Би яг ямар төрлийн хүмүүсний татагтаад наа. Яг үнэхээр би одоо татагдчихсан хүмүүсийг харахаар зан төлөвийн хувьд, царайцсан хувьд ч юм уу, дуу хоолойны хувьд, магадгүй үнэрний хувьд ч юм уу эцэгтэйгээ төстэй хүнийг хаагаад байсан юм биш байгаа гэж бас ингэж нөгөө өөрийнхөө past ингээд relationship ч юм уу dating бодсон ч бас айгу сонирхолтой санагдсан. Болцоонд ингээд явлаа. Тэгэхэд одоо хамгийн чухал хүчин зүйл таныг тэр болцоонд хоёр дахь удаага явахад хүргэх хамгийн том хүчин зүйл юу вэ? Хоёр дахь удаага гэдэг нь яг хуу тодорхой хэмжээнд тэр хүн чинь тань таалагдсан учраас та хоёр дахь болцоонд явах гэдэг шүү дээ, тийм? Яг хуу өмнө нь хэдэн жилийн өмнө ч юм уу одоо ингээд тэр хүн таалагч татагч байгаа энэ төр гэдгийг аягүй нөгөө нэг хитрхи сэтгэл хөдлөх ч юм уу, nervous болох ч юм уу, excited болох ч юм уу, spark гэж яриад байдаг шүү дээ, chemistry гэж яриад. Тиймэрхүү юмар хэмждэг байсан бол одоо болохоор би энэ хүнтэй байхад тийм аюулгүй тухтай мэдрэмж төрж гин үү гэдэг дээр ер нь бол анхаарал хандуулдаг болсон. Nervous system 50 байх нь эрүүл харилцаа үүсэх хамгийн foundation. Тэрнээс биш ингээд gets not the butterfly болоод ингээд excited болоод байгаа нь хайр биш гэдгийг одоо ингээд ойлгох насны хүрсэн байгаа болохоор би эхний ээлжиндний хэм spark chemistry нэг амар чухалчилдаг уу. Ялангуяа эхний болзоон дээр зүгээр энэ хүнтэй байхад айгу тайван тухтай аюулгүй мэдрэмж төрж гин үү? Энэ хүн намайг яг жихнээсээ сонсож гин үү? Битэрийн ярьж байгаа ярианд анхаарал хандуулж гин үү гэдгийг хараад тэгэл окей энэ хүн тэр хүний тэр яриаг сонссон байна, тэр яриа engage хийсэн байна. Энэ хүний хажууд би тухтай байна, аюулгүй байна гэх юм бол тэгэл next дараагийн болзоонд явна. Чиний хувьд би хариулахаас өмнө дахиад яхаа зүгээр та бүхэн яриаг хэрвээ сонсож байгаа хүн байгаа болвол тэгээд яхаа тэр хүмүүс дунд зарим хүмүүс яхаа тухтай байна гэдг нь яг ямар ахын гэдгийг мэдэхгүй байж магадгүй гэж бодлоо л доо. Нөгөө бид нар ингэж яриад идэх хэрэгтэй тухтай байна гэдг нь яг ямар сайнууд байх вэ? Тухтай гэдгийг би өөрөө яавал тухтай хаа мэдэхгүй байгаа болвол та өөрийгөө тэгээ бодвол өөрийнх ямар сайнуудаар та өөрийгөө тухтай байгааг одоо мэдэж болох вэ гэж асууж байгаа. Эмэгтэй хүнийхээ хувьд өөрийнхөө л байх одоо би одоо найзтайгаа уулзахдаа яаж аашилдаг вүлээ яг тэр хүнтэй уулзахдаа тэгж өөрийнхөө байгаад тэрнээсээ ичихгүй байх юм бол хамгийн том эерэг дохио гэж хэлнэ. Тэрнээс гадна миний толгойд хамгийн түрүүнд тийм бодол орж иж байна. Яг одоогийн байдлаар. Чиний хувьд одоо яг би адилхан асуултыг тавья. Эхний болзоон дээр төрж исэн ямар мэдрэмж өч юм эсвэл юу ч хамаг дараагийн болзоо хоёр дахь удаа тэр хүнтэй болцоход нөлөөлөх вэ нэгдүгээрт. Хоёрдугаарт бас чиний бодлоор нэрээ тогтой байдал, safe мэдрэмж, аюулгүй мэдрэмж гэж юу вэ? Genuine байдал. Ерөөсөө л зүгээр л байгаараа. Тэгээд яг хоёр дахь удаагийн болцоог хийхэд хүргэх хүчин зүйл бол яг бит хоёрын хооронд явж байгаа тэр флирт, тэр биентэйгээ сэтгэнж байгаа байдал. Тэгээд эхний болцооны сэтгэл хангалттай байх юм бол хоёр дахь болцоо хийн. Хоёр дахь болцооны сэтгэл дахиад гурав дахь дээр хийж болохоор сайн юм шиг санагдвал гурав дахь болцоо. Миний хувьд бол setting ингээд flirty байх, ингээд эрэгтэй эмэгтэй хоёр биентэйгээ сэтгэн чаддаг байх
амар чухал юм шиг санагддаг ер нь. За яаж сэтгэндээ би надад зааж өгөөч. Би одоо Бэлжиг нэг цаанаасаа гардаг За. шүү. Нэг ингээл нэг одоо мэдээж тэр хүн чинь танд таалагдж байгаа, надад одоо тэр хүн таалагдж байгаа болвол ингээл цаанаасаа одоо дуу хоолойны өнгө өөрчлөгдөн тий. Ингээд body language өөрчлөгдөн. Тэгэл одоо цаанаасаа миний инээд чинь ингээд амар өөрчлөгдөн. Тэгээ нөгөө нэг юм сэтгэлийг мэдрэх, тэр хүний сэтгэлийг тэр хүнтэй би өөрөө ингээд ийм сэтгэж байгаа тэр мэдрэмж бол амар ийм одоо ийм гоё одоо тэтгдэг гэх юм уу? Ийм мэдрэмжийг тэрийг нэг ийм цэнэглээд байгаа юм шиг би сэтгэлээ цэнэглээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэгээд тухтай байдал одоо би нэг баян ингээл сэтгэхэд авахгүй гэхдээ нэг юм сэтгэх нүдээсээ гэхдээ эхний болцоонууд дээр бол маш их явах ёстой. Ёстой ч яах вэ? Ер нь явж ивэл тэр айгу болж гинэ гэсэн миний хувьд. Уулзахаа хэрээр мэдээж багасж болно. Тэгтэл байх ёстой гэж боддог. Тэгээд тэр үед амар юм тухтай мэдрэмж авдаг. Тэг яг би таны хэлэхэд өөрийнхөө байснараа нэг юм шүүгдсэн мэдрэмж авахгүй. Ичгүй гэсэн үг шүү дээ, тий. Тэр бол амар том тухтай байгаагийн сайн гэж яг тантай санал нэг байна. Бид нар айгүй их нөгөө нэг таас өмнө хэлсэн шүү дээ. Болцооны үед ингээл хүмүүс чи хамгийн дээрэл байдаг шүү дээ. Хамгийн сайхнараа харагдахыг хүснэ. Хамгийн гоёор нүрээ угаахыг, хамгийн гоё жигд кремээ түрхээл, хамгийн төгс контра зураал гарахыг хүснэ шүү дээ. Ер нь бол тэгээд яг тэрнтэй адилхан нөгөө зан чанар дээрээ хүртэл ингээл хамгийн гоё дээрээ хамгийн хөнгөн дээрээ хөрхөн дээрээ л байж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө нэг баян үргэлжлэхгүй. Тэгээд хамгийн дээрээ байж хахад яг өөрийнхөө бай тэрэн дээр сэтгэл одоо гадаад төрөхчүүд юм уу ингээд зан чанарын хувьд хамгийн дээрээ тавьчихж болно. Гэхдээ тэнчэнээс өөрийнхөө байхад switch хийлээ гэж бодоход ерөөсөө л тэрний стил ингээд юм тухтай санагдаж байгаа гэх юм уу. За. Одоо болохоор би энийг сүүлийн баг асуулт болгочтой юм лүү. Хойлоо нэг цаг 20 минут ирсэн байна. Чи хэрвээ за бодё нэг 10 жилийн өмнөх ялгуунтай очиж уулзаад тэг болзооны талаар зөвлөгөө өгөхөр болвол чи ялгуунд юу гэж захих байсан бэ? Тэр үеийн ялгуунд одоогийнхоо ялгууны хуваар яагаад бас ерөөсөө л төрүүлж үйлдэл хийхгүй байх. Нэг ч их төрүүлж үйлдэл хийж байгаагүй л дээ. Тэгтээ нэг хүн дээр хийсэн. Тэгээд тэрийг бити ирэл гэж хэлхээс юм болов. Тэгээд би нэг юм амар итгэдэг. Бас зөв буруу гэж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол миний л үзэл бодол. Яг би өөрөө тийм байхтаад гоё идэг, тий. Нөгөө эрэгтэй хүн яг чамааг өөрийн болгоно гэж бодсон л бол тэр хүн ямар ч аргаар хамаагүй өөрийн болгодог. Тэгэхээр би эмэгтэй хүнийг болохоор илүү санаачлахтай байхаас яг байж болно л тоо. Гэхдээ тэр нь явандаа байвал зүгээр юм болов уу гэж боддог. Ер нь. Эхэндээ болвол эмэгтэй хүн жоохон өөр дээрээ төвтэй. Тийм жоохон нэг тийм хүлээсэн маягтай, жоохон тайван, удаан байвал айгүй зүгээр санагддаг. Тэгээд харилцаа удаан хугацаанд ерөнхийдөө эрэгтэй хоёр хүн чи бибинийхээ attraction тэр юм ингээд стил удаан хугацаанд үргэлжилж тэр чинь үргэлжлээд харилцаа болоод гэрлэлт болоод ингээд гэр бүл болоод явна шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд удаан хугацаанд нь барьдаг зүйл болохоор эрэгтэй эмэгтэй хоёр чимд бибиндээ attraction болж байгаа. Тэр нь болохоор эрэгтэй хүн чинь нэг юм хоёлоо өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Тэ нөгөө даалгавар биелүүлээд байгаа юм шиг чаленжтай байх тусмаа тэд нар чинь ингэж яаж яадаг юм шиг. Тэгэхээр
аль болох эмэгтэй хүн бол өөртөө жоохон нэг тийм юу л байвал зүгээр. Өөрийгөө нэгт тавих хэрэгтэй гэж үү? Тийм шүү дээ. Өөрийгөө нэгт тавих хэрэгтэй тийм. Тэгээд 10 жилийн өмнөх одоо тэгэд 10 жилийн дараа яг өөрийгөө харахад өөрийгөө яг л ямар эмэгтэй хүн байгаасаа гэж боддог. Яг тэр бол болцсон гэж боддог. Эмэгтэй хүн ямар ах хэвээр яг тийм тэрнгээрээ л байдаг гэж боддог болохоор яг таны асуусан чинь гоё яс. Дүүлт юм шиг өөртөө ингэж бас бодоогүй байсан юм байна. Таныг сая асуухад л бодлоо. Таны асуултыг яг танд ирүүлээ тавь. Ер нь зүгээр ингээд амьдралд шийдвэр гаргаж байгаа юун дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байгааг би ингээд бодоолоод гэсэн хэрэг. Тэгсэн чинь хүний нөгөө төрлөх инстинктээр ер нь бол ингээд одоо бодъё доо амтан гэж бодох юм бол бидний бүх шийдвэр ерөөхдөө амьд гарахын төлөө л байгаа шүү дээ. Тэр дундаа хүн арай илүү нөгөө нэг сэтгэхүйн чадвараараа хувьд бол ингээ харьцангуй оюухан хүн. Тэнгүүд хүний шийдвэр хамгийн ингээд ерөнхий утгаараа хоёр юм дээр л тулгуурладаг. Нэг нь айдастай тулгуурлаж шийдвэр гаргадаг, нөгөө нь хайр дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг гэж байгаа байхгүй. Айдас гэдэг нь болонгууд нөгөө одоо энэ хүн намайг тоохгүй бол яана, энэ хүнд би гологдвол яана, энэ харилцаа бүтэхгүй бол яана гэдэг ч юм уу те. Яг тэгж бодож айж шийдвэр гаргах гэдэг бол би дандаа ингээд буруул шийдвэр гаргаж ирсэн байл л дээ одоо бодоод тахаар. Тэгээд яг одоогийн энэ олон жилийн дараа ингээд хүнтэй төрлөөрөө хүнтэй уулзаад ингээд явахад юу яадаг вэ гэхээр явж бидний хүнийг танихаас илүү тэр хүмүүсээр дамжуулж өөрсдөө л аймаг олж мэддэг, өөрийгөө хамгийн их хардаг. Тэгээд би одоо ингээд болзон дотор юунаас хамгийн их айдаг вэ гэхээр rejectlүүлэхээс л хамгийн их айдаг байсан байгаа байхгүй явж хүн намайг одоо би энэ хүнд гологдчихгүй, энэ хүн намайг ингээд хайчихгүй гэдэг айдас бүр ингээд даал тохомсрын төвшөнд ер нь бүх шийдвэрийг ингээд удирдах байгаа суур хүчин зүйл нь тэр байгаа байхгүй. Тэрийг мэддэг болсноос хойш тим айдас дээр тулгуурлаж биш шийдвэр гаргахыг хүсдэг бас нэгдүгээрт. Хоёрдугаарт хинч чамаг одоо энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс reject хийсэн ч гэсэндээ үргэлж өөрийгөө сонгох нь хамгийн чухал юм байна. Одоо ямар харилцаа яаж дууссан бай энэ бүх нийцэд чи тэндээс сурах ёстой юм сураад явна. Гэхдээ өөрийгөө одоо хайрлахаар compassionate байна гэж ярьдаг шүү дээ. Өөрөөсөө ингээд өгөөмөр хандах гэдэг чинь явж хамгийн чухал юм байна. Тэгэнгүүт одоо хичнээн олон удаа хүнтэй болзоо бүтлгүтсэн бай. Тэр болгоны араас өөрийгөө буруутгахгүй байх нь айгүй чухал юм байна гэдгийг ойлгосон. Дараагийн нэг юм болонгууд хүн одоо ялангуяа за ер нь ихтэй хүн заяа. Заавал эрэгтэй хүн гэхгүй. Яг энэ тохиолдолд эрэгтэй хүн гэлчээ. Тэр хүний жинхэнэ одоо цаад intention одоо яг боддоор юу хүсэж исэн бэ надаас гэдгийг ингээ хүсэж исэн бэ гэдгийг мэдэх хамгийн гол арга бол үгүй гэж хэлж сурах. Үгүй гэж хэлж үзэх. Чи одоо тэр за бодъё л да харилцаанд орж байгаа хоёр хүн байлаа гэж бодоход нэг хүн тэр хүн чамаас ямар нэг юм авах гэж байгаа хайрааламж ч юм анхаарал ч юм уу юу ч юм тий би бас нэг юм авах гэж байгаа тэр авах гэж байгаа юмыг өгөхийг хүсэхгүй ч юм эсвэл өгч чадахгүй болоход тэр хүн ямар хариу үйлдэл үзүүлж байгаа гэдэг бол амар чухал байгаа байхгүй юу. Тэрэн дотор яг хүний цаад интеншн харагдав. Үнэхээр чамаа care хийдэг, анхаардаг, чамд татагдж байгаа бол нэг удаагийн үгүй гэдэг үгийг шууд амар ингээд том дийл болохгүй л байхгүй чамайг ойлгоно, хүлээж авна, respect хийнэ гэсэн үг. Юугүй нэг арай өөр зоригтойсэн хүм үгүй гэдэг хариултны харангуут ингээд царайч хувьс хийгээл алгадаг ч юм эсвэл амарлаг affection тагаал ингээд амар нэлон байсан ч гинт ингээд өөрчлөгдөг ч юм уу. Тэгээд тим юм дээр би одоо тэр хүний яг ингээд үнэхээр надад жихнээсээ сэтгэл гаргаж байгаа үгдийг бас үгүй гэж хэлээд би тийг хийх хүсэхгүй байна ч юм уу эсвэл би тийг чадахгүй өнөөдөр одоо би уулз чадахгүй гэж хэлэхэд тэр хүн чинь чамд ямар хариу өгж нэгдэг чинь бас амар чухал юм байсан байна. Одоо тийм болохоор энэ хэдийг л одоо бусч очивол за чи ойлгож авдаа хөвн 10 жилийн дараа хич нэг одоо сурсан байх хэрэгтэй гэд.
Тэгж л хэлгээсэн баг та. Сүүлийн нэг асуулт дахиад асуучих. Сүүлийн ингээд Монгол хүнтэй эсэргээрээ болцож гин гэдгээрээ ерөнхийдөө гадны залуучууд айгүй их тэрийг импресд болгож авдаг юм шиг надад тиймэрхүү тохиолдлууд айгүй гарч исэн. За. Монгол хүнтэй ерөөсөө уулзж байгаагүй. За тэгээд Монгол одоо эмэгтэй хүнтэй болцож байгаагүй тий ингээд гэдгийг тэгэж айгүй их нөгөө ингэж тэрэнгээрээ Монгол болохоро ингээд одоо имүүж гэдэг юм уу та тиймэрхүү ингээд юу сонсч ирсэн хүмүүсээс болцож ирсэн хүмүүсээсээ ингээ өөр ялгаатай байдлаа сонсч ирсэн үү бусад эмэгтэй орны эмэгтэйчүүдээс ер нь бол шүү дээ энэ ч Монгол цөөхөн ус үндэстэнтэй тэгээ тийм болохоор энд ирээд миний уулзсан бүх хүмүүс л дандаа л чи миний хамгийн анхны уулзсан монгол хүн л гэж хэлдэг л дээ ер нь бол яг нэг давуу тал нь бид хэдэгчний Аз ч гэсэндээ Монгол гэ бодонгууд тэр хүмүүс чинь анхны монгол хүн байх шээ тэгэнгүүт хамгийн нэг сайхан юм нь тэр хүнд монгол хүн ямар байж болох вэ гэдэг ямар ч тийм ойлголт байхгүй учраас ойлголт байхгүй гэдэг нь ямар нэгэн стереотип байхгүй гэсэн юм хэвшмэл ойлголт байхгүй. Жишээлбэл хятад эмэгтэйчүүд тийм гингүүд автоматиклээ тэр хүн холгоод хятад эмэгтэйчүүд тийм байдаг ч юм уу солонгос эмэгтэйчүүд тийм байдаг гэдэг ойлголт байгаа даа шүү. Хайрцагталцсан нэг тийм. Тэгэнгүүт монгол эмэгтэйтэй өмнө нь уулзч үзээгүй хүний хувьд монгол эмэгтэй ямар эдэм бол гэж бодхоос биш монгол эмэгтэй ийм байдаг гэдэг ойлголт байхгүй байгаа нэг бодлын айгүй амар санагддаг. Өөрөөр хэлбэл тэр хүн надад анханасаа ийм стереотипикл байдлаар хандахгүй тэр хүн ийм байх хэрэгтэй гэж хандахгүй, ийм байдаг гэж хандахгүй, ямар байдсан бол гэдэг утгаараа ер нь curious ханддаг. Нэг талаасаа, нөгөө талаасаа яг уу шууд биш нэг зүгээр ингээд ярин ундаа меншн хийжсэний харангуут намааг одоо шүл ингээд харангуут бусад эмэгтэй Аз эмэгтэйчүүдэд харьцуулахад өөр л нэг гэж ярьдаг л да арай илүү одоо Аз эмэгтэй хүмүүсэд чи илүү ингээд нэг тийм хүч сул дорой нэг юм хүлцэнгүй нэг юм номхон тэгээд нэг тийм имзэг ийм байдлаар гэж боддог юм шиг байна ялангуяа баруунд тэгэнгүүт одоо би бол арай өөрийн нэрхтээ арай нэг юм одоо юу гэдэм жахан би даасан хараат биш жахан strong ч юм уу нэг тиймэрхүү тэгээд өөрийн үзэл бодол дээрээ айгу хатуу зогсдог ч юм уу тэрийгэ яагаад гэдгийг тайлбарлаж чаддаг ингээд justify хийж чаддаг ч юм уу тийм юм харангуут бүгдээрээ юм уу та Монгол эмэгтэй гэж асуудаг ч юм уу тэгжсэн тохиолдол байгаа тий чамд тиймэрхүү юм тохиолдож ирсэн одоо Монгол гэдэг чинь тий ерөнхийдөө бас л айгу зүгээр Монгол байсныхаа төлөө гэл амир ингээд нөгөө нэг амир impressed болж хүлээж авах үед нь жоохон бантна тийм ээ гэл ингээл тий ер нь айгуу тийж хүлээж авдаг шүү. Тэгээд яг тантай бас санал адилхан л ер нь байдаг төстэй байдаг юм байна. Айгуу комплекс гэдэг. Тэр бол яг миний нэг personality бас байгаа л баг л та. Тэгээд яг одоо Mongolian одоо нөгөө нэг warrior дэрлэг энтер гэж бас жоохон төсөөлөлтөй байдвэж магадгүй юм шиг санагдаад чи одоо номсом харуулж чадахгүй ч гэдэг юм. Чи одоо ингээл морой унаал ингээл тэхүү ч гэдэг юм уу тий. Тэр мэр талаас яа төсөөлөл байхгүй уулздаг нь бол яг үнэн баг. Окей. За нэг болзооны талаар за энэ тэндээс ингээд айгу өмцөм янз бүрийн сонирхолтой юмнууд харээста өмцөм л ярьж. Гэтэ яг тэ хоёулаач нэг амар хөтөлбөртэй юм яваагүй шүү дээ. Ер нь бол зүгээр суугаал сэдвэр ярьж байгаа болохоор зүгээр ингээд тухайн үеийнхаа юм vibe-ыг дагаал ярьчихж байгаа. Тэглээ. Окей. Гой сонирхолтой асуултууд асуулж бас. За. Гой юм хичээд рүү очиж чадлаа. За тий. Ялгуундаа айгүй юм өрмөц сонирхолтой сэдв санал болгосон баярлалаа. Өмнө нь ерөөсө бодож байгаагүй сэдв байна. Бодуулсан байна намайг. Тий. Окей. За тэгвэл ингээд дуусгая тий. За тий.
За тэгээд За баяртай. энэ удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай.